Оросын алдарт зохиолч за магадгүй Оросын утга зохиолын түүхэнд хамгийн агууч гэж зарим судлаачдад үзээд байгаа Фёдор Михайлович Достоевский гэдэг хүн байдаг. За энэ хүний тухай бид ерөнхийд нь мэднэ. Хамгийн алдартай нь бол Преступление наказание буюу за англиар бол Crime and Punishment гэдэг байгаа тийм үү. Монголоор бол гим зэм гэж бууж байгаа. За Достоевскийгийн олон романууд байна л да. Тухайлбал Цагаан шөнө, за Дорд үзэгдэхсэд, Усан тэнэг, за мэдээж гим зэм гэдэг. Энэ олон зохиолуудаараа одоо дэлхийн одоо яалчгүй алдрыг суу бэлгийг бол хүртсэн. За хамгийн алдартай нь бол мэдээж хэрэг гим зэм арман байгаа. За ингээд Frame podcast-ийн уран зохиолын дугаар маань ийхүү та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Trident Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Өнөөдөр бидний ярих сэдэв бол Фёдор Михайлович Достоевский Преступление наказание буюу гим зэм. За энэ дугаарыг би ганцаараа хийхгүй. Өнөөдөр надтай Дэлгэр бат маань хамт байна. За манай уран зохиолын ер нь ялангуяа ном задлалын гол одоо хүн маань бол Дэлгэр бат маань байгаа. За тэгэхээр Дэлгэр баттай бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд зуны нэлээд завгүй үед бас зав гаргаад энэ дугаараа хийх гээд ирсэнд нь баярлалаа. За гим зэм Достоевский бол яхааргүй одоо Оросын утга зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг. Энэ хүний хувьд бол 1821 оны 11 сарын 11-нд Москва хотод төрсөн. За гарлын нөхс ингээд бодоод үзэх юм бол энэ баг Оросч хүн биш, баг Литв талдаа хүн болж таарах гэдэг одоо миний л их сурвалжаар. За тэгээд Петербургийн цэргийн их сургууль инженерийн чиглэлээр, цэргийн инженерийн чиглэлээр бас сурж исэн. Оюутан багт бол алдартай зохиолч болох одоо Гоголь байна тийм үү, бид нар Тарас Бульба гэдгээр нь мэднэ. Гоголь. За Михаил Юрьевич Лермонтов гэж одоо миний хамгийн дуртай яруу найрагч маань байна. Тучи гэдэг айгуу гойшуулаг байдаг. За мөн мэдээж Александр Сергеевич Пушкин. За тэгээд Жуковский, за Жорж Санд, мөн одоо Боккаччо нарын бүтээлийг бол нэлээд уншдаг ийм хүн байсан юм уу гэж одоо намтрын уншихад гэж харагдаж байгаа. За 1843 оноос хойш ерөнхийдөө сургуулаа төгсөөд л зохиол бүтээлүүдээ бичиж эхэлсэн юм уу да. Тэгээ анхны тууж нь бол Ядуус гэдэг ийм нэртэйгээр хэвлэгдэж гарч ирсэн. За тэгээд мөн одоо 1846 онд Давхар, за мөн Ноён Прохачин, за Эзэгтэй зэрэг бүтээлүүдээ бол туурваад 1848-аас 1849 оны хооронд бол алдарт Цагаан шөнө, Белые ночь те. Цагаан шөнө романа бичсэн. За засгийн газрынхаа эсрэг хувилдаан зохион байгуулсан хэрэгээр л бараг цааслуулангаа алдсан да. Манай хүн. Тэгээд одоо цааслуулаагүй ямар ч гэсэн эсмэнд гарч чадсан. За мэдээж нөгөө мундаг зохиолч байсан. Дээрээс нь аягүй гадаад хэлний мэдлэг их өндөртэй. Олон гадаад хэл мэддэг байсан нь бол энэ хүнийг аврагдах бас нэг гол шалтгаан болсон. За цаазын ялаас бол мултарсан. Гэхдээ төрийн төмөр нударгыг бол амссан. Цөллөгдсөн. Энэ хүн те. Омскруу те. За тэгээд цөллөгөнд байх хугацаанд бол өөрийн оргил бүтээлүүдэд төрүүлсэн гэж үздэг. За тухайлбал 1859 онд бол цөллөгийн хугацаанд дуусч байгаа шүү дээ. Энд чинь тэгээд Петербургт ирж амьдарч байгаа. Франц, Герман, Итали, Швейцарын олон хотороос аялж исэн юм тэмдэглэл нь байдаг. За зохиолуудыг дурдвал за гим зэм байгаа 1866 онд бичсэн шиг санаж байна. 68 онд бичсэн нөгөө Идиот гэдэг байгаа шүү дээ. Усан тэнэг. За 1875 онд өсвөр насныхан. За тэр 1879 онд бичсэн шиг санаж байна. Кармазовын хөвгүүд гэдэг ахан дүүс гэж орчуулсан байлоо. За гих мэд олон гайхалтай бүтээлүүдийг бол туурвсан. За ингээд 1825-аас 1881 оны хооронд амьдарсан. Ерөнхийдөө бол 19-р зууны хүн. 19-р зууны Оросын утга зохиолыг бол ер нь өөрийн одоо амьдралаараа, хөдөлмөрөөрөө, намтраараа бичсэн, туурвсан гэж хэлэхэд ер нь бараг болно доо. За Достоевскийгийн романуудыг уншихад уншихаас гадна ойлгох. Миний хувьд бол асар их хөдөлмөр шаардсан. Ийм л одоо ажил байсан л да. За ер нь бол барууныхан ч гэсэн ер нь тэгж бас бичдэг те. За ер нь бол хүний дотоод сэтгхүүгээр зохиолынхоо дөрүүдээ маш сайн гарамгаа гаргаж чаддаг. Ялангуяа энэ бол гим зэм роман дээр бол маш тодорхой харагддаг. Усан тэнэг роман дээр бол бас нэлээд харагддаг. За ер нь бол энэ бол Достоевскийгийн бараг ер нь нөгөө нэрийн хуудас гэж ер нь бараг хэлэхэд болох бах. Тэр гим зэм романы хувьд 1866 онд шиг санаж байна. Русский вестник гэдэг сонин дээр 4 байна уу 5 хуваагдаж ингэж
хэвлэгдэж гарч ирсэн. Тэгээд эхлээд нөгөө нэг их олон нэртэй байсан билээ хөлчүүр гэсэд гээд. Тэгээд дараа нь насныг өөрчлөөд тэгээс хүлд нь гимзэм гэдэг нэрээр гарсан. За ер нь бол тухайн үеийн Орос орны нийгмийн янз бүрийн давхаргын олон дүрийг маш чадварлагаар одоо зохиол бүтээлийнхаа дүрүүдээр ингэж гаргаж ирсэн. За жишээ нь одоо тэр хин байна. Сальников байна. За мөн одоо Мармеладова байна тийм үү. За тэгээ Раскольников бол одоо гол дүр нь байдаг. За ингээд энэ дүрүүдийг ингээд бие биенийхээ эсрэг нэлээд сонирхолтой байдлаар сургуулж тавьсан юм уу гэдэг ийм юу гардаг. За Гимзэм Арман бол 1880 он гэхэд л Европын ер нь бараг л гол хэлүүд дээр хэвлэгдсэн. Япон хэл дээрээс хэвлэгдсэн байдаг юм байна. Тийм байна. Япон хэл дээрээс хэвлэгдсэн байдаг юм байна. Тийм одоо гарч ирсэн. За ер нь бол ийм сонирхолтой Арманыг одоо бид нэр задлж ярих гэж. За Арман бүтсэн түүхээс хоёлоо эхэлж ярих уу? Ер нь аль хэсгээс нь эхэлж ярих зүгээрээ. Би бас давхар нөгөө Достоевскигийн хувь хүний нөгөө анх ямар гэр бүлд өссөн бэ гэдэг талаар бас илүү дэлгэрэнгүй ярих хэрэгтэй гэж бодож байна л да. Ялангуяа энэ эцэг Михаил Достоевский нь бол цэргийн эмч байсан маш хатуу ширүүн ханддаг. За нөгөө талаас ээж нь бол Мария Достоевская гэдэг яг өөрт нь хамгийн их нөлөөлсөн хүн бол ээж нь гэж үздэг юм байл л да. Тэгээд ер нь бол 1839 онд ээжигээ алдсны дараа ер нь маш том хүн цохилтонд ороод би ер нь амьдралынхаа одоо энэ юуг өөрчлөх хэрэгтэй байна. За юу гэдгийг ер нь уран зохиол бичих, ер нь хүмүүстэй ажиллах, хүмүүсийн дотоод ертөнцийг ойлгох гэдэг асуудлыг бол Сибирь солигдсон байдлаас тэндээс л одоо мэдж авсан гэдэг. Тэгээ ялангуяа таны бас дурддаг Достоевскигийн дүрүүд амьд байдаг гэж ярьдаг л да. За жишээлх юм бол одоо Америкийн ч гэдэг юм уу, Томас Майн Ридийн дүрүүд ч гэдэг юм уу хит нэг талдаа гарсан тий. Хит маш сайн, тий. Хит муу. Тэгээ энэ хоёрын эсрэгцэл дээр сюжетүүд үүсдэг шүү дээ тий. Одоо Ачаал Баатар дээр маш тодорхой гардаг. Морь унсан толгой хүн дээрээс маш тодорхой гардаг шүү гэдэг. Эсрэгцэл айгу хоёр туйл руугаа гэх юм уу. Хоёр туйл руугаа. Эсрэг дүрдээ хамгийн том одоо юу гэдгийг залхаа сувдаг шуналтай. Тэр хүнд ерөөсөө сайн зүйл байхгүй. Харин Достоевский яг эсрэгээрээ бол дүрүүд нь амьтай. Яг үнэхээр л яг ийм хүн байдаг та гэмээр. Эсвэл одоо юу гэдгийг Достоевскийн одоо яг энэ Гимзэм роман дээр гардагчлан одоо Мармеладов бол яг нэг архичин. Яг архичин үнэл дүр. Гэхдээ тэр муу хүн биш. Тэр зүгээр архиудаг. ч гэдэг юм хамааралтай болсон. За ер нь дөрүүд нь бол нэг маш их тийм амьтай. За энэ бол нөгөө Сибирь цөллөгт байсан хамт байсан юу гэдгийг улс төрийн хоригдлуудтай аж байсан. Эсвэл одоо халаасны хулгайчид, тонуулчид, дээрэмчид, завхааригчид, хүчиндэгч, дэрслүү үзэлтнүүдэд маш олон ийм том одоо ийм юу гэдгийг олон төрлийн характер, олон төрлийн хүмүүсийн зан арын шиг шинжиж тэнд байсан учраас дөрүүд нь их амьтай болсон гэж үзэж байна л. Дээрээс нь ер нь бол миний хувьд энэ уран зохиолын подкастыг эхлүүлж яхад энэ преступление наказаниег бол яри гэж хамгийн ихэнд хүссэн. Тэгсэн яг бэргээд одоо ингээд жоохон цааш нь тавьчихад эхлээд нэг жоохон юугээ холоотгоё. Арга барилаа олж чад орсон дээр юм байна гэд. Дээрээс нь бас яг хувийн зүгээс ярихад бол миний яг орс хэл дээр уншсан хамгийн анхны юм байна л да преступление наказание гэд. Тэгэхэд бол орс хэл рүү оруулахад одоо тус болсон юм байна. Дээрээс нь ерөнхийдөө одоо ингээд босод одоо бас л одоо барууны за жишээлх юм бол Александр Дюмач гэдэг юм уу, Виктор Хьюго эсвэл юу гэдгийг Ги де Мопассан ч юм уу маш их тийм харилцан яриа их дээрээс нь ийм үйл явдал ихтэй ийм одоо романууд байдаг бол Достоевскийн ялангуяа гим зэм эсвэл гимт хэрэг ба ялж идгэлж гэж бас сүлд орчуулсан те. Энэ роман бол тэр чигээрээ тухайн нэг хүний бодол дотоод зөрчил гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь бол Достоевскийн романуудаас нэг тийм хүний яг юм сэтгэл зүйн зөрчил өнөртдөг л дээ. Ялангуяа одоо ингээд Родион Романович Раскольников гэж ярихад бол өөрийнх нь нэрийг ингээ хүртэл ингээ харахад Раскольников гэх нэг юм салах хуваагдах гэсэн юм одоо эсрэгцэлтэй нэг тийм одоо утга агуулгыг агуулдаг тийм нэртэй байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол мань хүний амьдрал Достоевскийн амьдралд бол энэ цөллөг маш их нөлөөлсөн гэж. За тэгээд мэдээж 1821-ээс 1880-ад оны сүүл хүртэл амьдсан гэхээр ер нь Оросын одоо Золотой век русской литературы гэдэг Оросын утга зохиолын алтан үе гэж ярьдаг шүү дээ. Тэр алтан үед одоо амьдарч байсан одоо яг л одоо юу гэдгийг Лев Николаевич Толстой ч гэдэг юм уу за эсвэл Виталий Григорьевич Белинский гэж
алдартай уран зохиол, шүүмжлэгчтэй нэг үед амьдарч байсан. За бас том үнэлгээч авч ирсэн. За мэдээж хэрэг бас өмнөх буюу 18 дугаар зууныхаа алдартай одоо юу гэдгийг Шиллер, Гёте, Байрон нараас л их уран зориг авч ирсэн юм зохиолч байна л да. Хьюго гэдэг тэр Хьюго. Дээрэс нь өөрөө Франц, Герман хэлтэй байсан учраас бол илүү дөхөм болсон байхаа. Тэгээ дээрэс нь энэ бол романтикийн үеэлтэй, романтик сентиментализм гэж том үеийн том төлөөлөгчийн одоо энэ зохиолыг орох гээд одоо бэлэн болсон байна тий. Манай үзэгч нар маань бол яг энэ одоо юу гэдгийг Гимзим гэдэг романаас нэг том үйл явдал руу эсвэл юм адал явдалтай кино шиг ч юм уу нэг тийм үйл явдлыг ерөөсөө хайх хэрэггүй. Энэ бол хүний дотоод ертөнцид өрнөж байгаа юу гэдгийг итгэл, цөхрөл, зөрчил, ёс суртахуун, хэм хэмжээ, сайн муу гэх мэт маш олон асуудлуудыг хүнддэг учраас дотоод ертөнцийн адал явдал гэж бараг дүгнж болох үз ийм роман байгаамаа гэж. За мөн Достоевскигийн амьдралд бол христний шашин бол маш ихээр нөлөөлсөн байдаг. Ялангуяа амьдралын сүүлч үе нь бол христийн итгэл, уучлал, хүний дотоод ариун чанар руу тийм тэмүүлсэн гэж судлаач Достоевскийг үздэг л дээ. Тэгэхээр ялангуяа Библи, за ялангуяа Евангели одоо үннийг олгох ч гэдэг юм уу, эсвэл уучлагдах ийм одоо хүсэлтэй, зорилготой байсан гэж Достоевскийн өөрийн хувийнх нь амьдралын хувьд бол ийм байна. За тухайн үеийн одоо юу гэдгийг Достоевскийг амьдарч байх тухайн үеийн нөхцөл байдал хаант Орос улсын тэр нөхцөл байдал бас ямар байваа гэдгийг Гимзим роман дээр бол маш тод том руу оруулж ирсэн гэж тийм ээ. Тэгэхээр 1860-аад он гэдэг бол ер нь хаант Орос улсын хувьд бол маш хөөрчлөлтийн ирмэгдэр байсан. Тэр нь Кремийн дайн дуусаал. Яг Кремийн дайн дуусаал дараагийн үеийг эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд Америк нэгдсэн улсаас 3 жилийн өмнө гэдэг үлээ 4 жилийн өмнө боолчлыг аль биесээр халж байгаа шүү. 1861 онд 2 дугаар Александр халдаг байхаа тий. Тэгэхээр бас их тийм том өөрчлөлт. Гэхдээ боолчлыг халсан ч гэсэн нөгөө боолууд нь яг л юу гэдэг хийдгээ хийгээл яг л амьдрал нь өөрчлөгдөөгүй. Гэхдээ аль биесээр боолчлыг халлаа гэж зарласан болохоос биш. Гэхдээ ер нь Оросын боолчлол, Америкийн нэгдсэн улсад байсан боолчлол хоёр бол хоорондоо тис өөр юм а гэж бас дүгнж болно тий. Тэгэхээр ер нь тухайн үеийн тариачдын амьдрал, тухайн үеийн бас Петербург хотын амьдрал, за тэгээд ер нь амьдрал өөрөө ямар шудраг биш юм бэ? Тэгш зүйл байхгүй байна. Эрхчлөө хаана байна гэж бас Раскольников дүрээрээ бас харуулсан байдаг. За тэгээд энд бол мэдээж хэрэг тухайн үеийн 1860-аад оны Оросын эдийн засаг бол тийм сайн байсангүй. Гэхдээ нөгөө талаас одоо монархууд бол маш их тийм эрх мэдэл, хэд баялагийг хэдэлдэг. За энгийн ард түмэн бол яаж амьдарч байваа гэдгийг бол харуулдаг л та. Гэхдээ яг ингээд юу гэдэг он цагаас эс тооцоод одоогийн биднэрт тулгарч байгаа асуудлууд, одоогийн биднэрт харагддаг зөрчлүүд яг л 19-р зууны 2-р хагас тохиолдож исэн яг энэ Петербургийн нийгэм шиг харагдаад байгаа юм л та. Тэгэхээр одоо өнөөгийнх нь хаш холбогдол ингэж гарч ирж байгаа маа гэж. Ер нь Гимзим романа бичгтээ бол Достоевский хувийн амьдралын, хувийн санхүүгийн байдлын хувьд бол маш өөр ширэнд орсон байсан. Тэгэхээр мань хүн бол мөрөдө тоглоомд бол ер нь баг амиа өгөхөсч буцахгүй болцсон ийм үе байсан л та. Тэгээд хоёр дахь эхнэр тэр Захарова гэж санаж байна. Хоёр дахь эхнэрээрээ бичүүлээд өөрөө бол юу гэдэг ширээ тойроод алхах ч гэдэг юм уу. Өрөөндөө ингэж явж байхдаа өөрөө ингэж хэлж бичүүлээд ер нь бичээчтэй л гэсэн үг л дээ. Эхнэрээрээ бичүүлээд за тэгээд нөгөө русский вестник гэдэг нэг одоо хуудсыг тэдэнд өргөр үнэлнэ гэдэг үнэлгээ гарч ирж шүү дээ. Гэхдээ бас мөн одоо энэ Гимзим романыг бол маш цөөхөн хоногт тойрж бүтээсэн гэж бас байна. За тэгээд энд бол мэдээж нөгөө нэрний хувьд бол арх уусны дараа гэдэг нэртэй анх өгүүлэх нь бол русский вестник дээр хэвлэгдсэн байна л да. За ингээд чүрэгчд чөлөө би бол тэгэж шууд махчлах юм одоо махшилж орчуулах юм бол арх уусны дараа ч юм уу тийм үедээ болох бах. За ингээд ер нь бичлэгийн хэм маягийн хувьд, бүтээлийн онцлогийн хувьд гэж ярих юм бол мань хүн бол ер нь тухайн үеийн сонгодог уран зохиолын объектив буюу одоо 3 дахь хүний өгүүлэмжтэйгээр биш харин субъектив дотоод сэтгэл гүнзгий нэвчэрсэн. Одоо юу гэдгийг Раскольников бол өөрөө яриад байдаг шүү дээ. За би одоо ингэж байна да, ийм үйлдэл ингэж гаргалаа. Би энийг хийх зөв үү? Гэхдээ ийм үйлдэл ер нь онцгүй үйлдэл мөн үү ч гэдэг юм уу. Эсвэл энэ хүнийг би
ингээд хэлчих юм бол тэр яах бол доо эсвэл би ямар урууд ороо явна вэ? Би хизээ нэгэн цагт сэргэнэ ч гэдэг юм. Дандаа нэг юм бодол байдаг. Би өөрөө Raskolnikov болцсон. Би өөрийнхөө дотооддоо зөрчилтөөд өөрөөсөө ёс суртахууны асуултыг асууж байгаа мэт шууд хүн рүү уншигч авахаар шууд субъектив байдлаар ханддаг нь бол тухайн үеийн уран бүтээлийн уран зохиолын онцлог хэм маяг байж байгаа гэж. За тэгээд ер нь бол мэдээж хэрэг энэ зохиол тэр шигээрээ Raskolnikovын тэмцэл зүүд дээрээс нь бараг галзуугийн ирмэг дээр ирж байгаа мэт сэтгэлийн огцом тийм хувирлууд дээрээс нь ухамсар хуурмаг мэдрэмж гэх мэт маш олон хүчтэй дүрслэлийг үзүүлдэг. За ер нь хүн бол одоо ингээд Гимзим романыг бариад ингээд унших үед бол ер нь сэтгэл нэг юм хүнд болоо явчихдаг шүү дээ, Депресс. Ер нь нэг юм эвгүүл байдаг л тийм. Эсвэргээрээ бол нэг юм адал явдалтай туужуудыг ингээд уншихад бол ямар гоё гэл ингээд унших шимтэл. Харин Достоевский ер нь ямар ч зохиол идиотик ч гэсэн адилхан уншихад тэгэл цааш байна. Маш их бодох юмтай, маш их нэг тийм яг л нэг тийм хүний сентимент руу яг сэтгэл рүү ингэж хатгсан ийм одоо бичлэгийн хэм маягтай. Дээрээс нь гол тэр агуулгын тийм байна л да. Ер нь ярьдаг штэ. Герман хэл бол төгс философи хэл юм аа. Германы философчид ягаад агуу бүтээлүүдийг тойруулсан бэ гэвэл тэд нэр хэлн зөгцсөн байсан учраас харин орос хэл бол уран зохиолын хэл юм аа. Үүгээрээ ч гэсэн юу гэдгийг герман дээр ярихад одоо бид нар Иммануэль Кантаас эхлүүлээл маш олон философчдыг хэлж болно шүү дээ. Фридрих Ницше ч гэдэг юм уу. За эсвэл одоо сүүлд одоо Шрёдингер, Хайдеггер ч гэдэг юм том философчд байдаг. Харин нөгөө талаасаа герман бол яг хуурай философиг ард түмэндээ өгж яг философийн зарчмын асуудлуудыг философийн аргументаар дэвшүүлж логиктэй гаргадаг бол нөгөө талаас Оросын уран зохиолчд бол хувь хүний дүрээрээ, хувь хүний уран зохиолоор дамжуулаад барууны философийн үзэл санаа, агуулга, идеологиг ард түмэндээ уран зохиолоор оруулдаг. Тэр нь илүү Оросын ард түмэнд ойлгоход илүү хялбар байдаг. Тэгэхээр ер нь бол энэ Гимзимийн хувьд бол маш том Германы Фридрих Ницшегийн санааг оруулж ирсэн ийм зохиол юм л да. Тэгэд миний хувьд бол бас манай цөөнгүй үзэгч нар бол сонсогч нар бол Гимзим романыг хэдийнэ уншсан байгаа бах. За дээрэс нь өөрсдийн гэсэн бас өнцгтэй, үнэлэмжтэй болсон бах. Харин уншаагүй үзэгчдэд зориулаад бас үйл явдлын хураангуу товч тоймыг бас хүрэх хэрэгтэй баха тий. Үндсэндээ бол роман эхлэхэд бол романы гол баатар Родион Романович Раскольникович бывший студент гэдэг юм тий. Оюутан байсан. Нэг тийм. Тэгтээ сургуулиас гарцсан, төлбөр төлөх чадамжгүй. Дээрэс нь эрүүл мэндийн хувьд за бас бие физиолог, сэтгэл зүйн хувьд бол маш докторгүй. За ер нь юу ч хийхээс буцахгүй болсон. За тэгээд хийдэг ажил нь ерөөсөө Петербург хотын гудамжаар ингээд зүгээр л ингээд алхах, юм бодох. За дээрэс нь хэдэн цагаар ч хамаагүй унтах, хэдэн цагаар ч хамаагүй хардаарч зүүдлэх. За тэгэл цаашдаа маш их ингээд хардараал, хөлрөөл, халуураал. За тэгээд ер нь бас энэ нөгөө витамины дутагдалт ч бас орсон байх. Хоол тэжээлийн хувьд ч гэсэн тийм сайн байгаагүй. Ээж дүү хоёр нь бол өөр хотод амьдардаг. Петербургээс зайтай амьдардаг. За тэгээд ийм нэг оюутан байгаа юм л да тий. Мань хүн бол яг оюутан байх хугацаанд бол бас нилээд бас толгой зохихоор хэмжээний тийм оюутан байжээ. За тэгээд мань хүний дэвшүүлсэн асуудал ер нь гаргасан тэр мэтгэлзээнүүдтэй бол байнгын дийлж чаддаг ч гэдэг юм уу. За их сургуульдаа бас үнэлэгдсэн бас том сэрэг толгойтнуудын нэг байсан л да. Уг нь нагтай мэдээж арга гэрийн одоо гачигдaltaй байдал сургалтын хэлбэрээс болоод нэг иймэрхүү байдалд орсон. За тэгээд мөнгөгүй учраас хоол авч идэхийн тулд өөртөө байгаа бүхнээ мөнгө хүлэгч даваач өгдөг. За юу гэдгийг хуучин аавынх нь эдэлж хэрэглэж исэн цагч гэдэг юм уу. За эсвэл нэг ийм мөнгөн бугуувч гэдэг юм уу. Тэгээд Петербург хотын нэг захад байдаг нэг эмгэн мөнгө хүлэгч байгаа юм л да тий. Ер нь хүмүүсийн тэр ер нь ламбард гэсэн үг л дээ тий. Одооныхоор ламбард юм аа өгөөд гэхдээ тэр эмгэн бол хүнтэй маш муухай харьцдаг. Хүн болгонтой муухай харьцдаг. Өөрийнх нь үеэл дүүгээ Лизавета гэж төсвөртэй бол баг хог навш шиг харьцдаг. Хүн амьтантай мэдлэлтгүй маш тийм муу. Дээрэс нь хүмүүсийн тэр маш нандин тэр одоо дурсамж бүхий тэр үн тэтлүүдийг авахта байжуулах хамгийн доод үнээр нь авдаг. Хүмүүсийг өрөөсө боддоггүй нэг тийм эмгэн байгаа юм л да тий. Тэнд бол удаа дараа Раскольников очоод одоо өөрийнхөө байсан л дүүн цэнтэй
зүйлээ очиж өгдөг. Тэгээд сүүлдээ маш олон өдрийн галзуурал, зүүд, бодлын дараагаар үгүй ер нь Наполеон гэл нэг сонь юм бодвол Наполеон агуу зүйлийг хийхийн тулд, сайн зүйлийг хийхийн тулд олон хүн алах нь болно үстэй ч гэдэг юм уу. Сонь юм бодно. Дээрээс нь оюутан байхдаа ер нь одоо энэ Фридрих Ницшегийн тэр Übermensch гэдэг ойлголт байдаг. Супер хүнний тухай ойлголт. Супер хүн Übermensch. Тэр ойлголтын дээр ер нь очсон болов уу гэж. Ер нь онцгой хүмүүс гэж байдаг. Онцгой хүч чадалтай, оюу ухаантай, бие физиологийн хувьд ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэн онцгой хүмүүс гэж байдаг. Тэр онцгой хүмүүс өөрсдөө хөгжүүлээд бусад сул дорой хүмүүсийг ингэж захирч ингэж явах хэрэгтэй гэсэн ийм үзэл байгаа шүү дээ, тий. Маш хүчтэй үзэл байсан л да, тий. Ялангуяа 19-р зуун, 20-р зуунд бол маш хүчтэй үзэл байгаад за түүнийх нь онлон практик дээр буусан нь бол дэлхийн 2-р таймаар жишээлбэл Übermensch, Untermensch гэдэг ойлголт гарч ирсэн шүү дээ. Шинэ ойлголтууд дэвшүүлэгдэж гараад Untermensch гэдэг бол англиар орчуулах юм бол subhuman болчихж байгаа юм. Хүнээс доор гэсэн утгатай. Одоо славууд бол арийн шуудын хувьд бол славууд бол Untermensch байхгүй тий. Ийм ойлголтыг ер нь мань хүн зөв юм байна гэж ингэж үзсэн л дээ. Тэгэхээр үндсэндээ энэ бас юуны Английн тэр философчдын гаргасан утилитаризм гэж философийн чиглэлтэй бас яг ингэ таарад байгаа юм л да. Би одоо юу гэдгийг нэг юм 10 хүний эрх ашигын төлөө 2 хүний эсвэл 1 хүний эрх ашигыг зөрчих явдал бол зөв юм аа. Яагаад гэвэл үр дүн нь илүү их сайн чиглэсэн байгаа учраас. Тийм учраас нэг хүний амийг хороогод 10 эсвэл 100 хүнд ашигтай бол тэр хүний амийг хороосон ёс суртахууны хувьд бол зөв үйлдэл юм а гэдэг ийм утилитаризмын философи байна л да. Зарим ном тохиомлууд дээр үр дүн чухал юм а л гэсэн гол утгатай. Consequentialism жилөө үр дүн зөв бол тухайн хийж байгаа үйлдэл нь ёс суртахууны хувьд бол өршөөгдөнө. Энэ болохоор нөгөө Кантын деонтологи буюу категориудаас эсрэг бол явчихна. Кантын философийн хувьд бол уучлаарай та худлаа хэлж болохгүй. Худлаа хэлээд сайн үр дүн авчирсан ч гэсэн худлаа хэлж болохгүй. Ягаад гэвэл энэ бол ёс суртахуунгүй үйлдэл юм а гэдгийг Кант бол маш том номоор ер нь мянганы бүтээлээрээ баталсан шүү дээ. Локкийн хувьд бол тий. Харин мань хүний бодсноор бол за ер нь тэр мөнгө хүлэгч эмгэнийг би хороож чадах юм байна. Тэр эмгэнийг хороогоод би цаана байдаг мөнгөнийг навдар руу очиод алт эрдэнэсийг нь аваад өөртөө багахан хэсгийг нь хэрэглээд харин бусад ихэнх хэсгийг нь бусад хүмүүсийн сайн сайхны төлөө хэрэглэж болох юм биш үү гэдэг ийм асуудлыг өөртөө дэвшүүлээд за нөгөөх нь маш олон өдөр төлөвлөж бодож яаж хийх вэ, зөв үү, буруу юу гэж дотоод маш том зөрчил бол бараг 100-аад бараг хуудсан авчих бах те нэг шийдвэр гаргалтын дээр бол те. За ингэж ер нь боддог. За тэгээд сүүлдээ бол за ер нь зөв юм аа. Хийх ёстой юм байна. Ерөөсөө хий, харин би нэг яах их ёстой, яаж хийх ёстой вэ гэдгийг бүр нэггүй яг мэрэгжлийн алуурчин шиг бодож байгаа юм л да тий. Өөрийнх нь байнгын өмсдөг нэг юм Платоныхоо баруун ингэрт нь сүх байрлуулах, гогцоогоо хадах ч гэдэг юм уу. За ямар сүх хэрэглэх үү, ямар үед явах уу, Елизавета хизээ байхгүй байх вэ? Яаж алах уу, хаан зохих уу, хаалга хэрхэн онгойлгох уу, онгойлгосныхаа дараа орчоод хаалга түгчгүй гэх мэтийн маш нарийн дэс дараалтайгаар яг бүгдийг бодож байгаа юм л да. Гэхдээ яг тухайн үед сэтгэл зүйн хувьд бол хуваагдлын үедэр өөртөө зөрчилтэй үедэр байсан хагас галзуугийн байдалтай ийм байх үедээ шийдвэр гаргасан. За ингээд эмгэн лүү очсон нэг өдөр зорилго бол эмгэнийг алаад алт эрдэнэсийг нь аваад явах. За ингээд явж байхад бол за эмгэн бол мэдээж гэртэй байсан. За уучлаарай би танд эсвэлийнхээ эмийг өгөх гэсэн юм а. Надад нэг юм цаг байгаа юм л да гэж хэлээд. Тэгэхэд эмгэн бол за чи наашаа ороод ирээд оруулсан байгаа юм л да. Тэгээд эмнийг яг арагшаараа зогсож байхад нь сүхээрээ толгойн дундуур нь зохиод за тэгээд тухайн эмгнийг одоо хөнөөж байгаа юм л да тий. Яг энэ үед нь Елизавета гэж одоо үеэл нь эмгэгний үеэл нь ороод ирж байгаа байхгүй. Хүмүүрийн зөвлөх харилцан мэдлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол. Зарим нь өрсөлдөгчөө ялахыг. Нэгдмэл байхыг. Мөрөөдөлдөө хүрэхийг. Өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг.
Харин таны зорилго юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Елизаветагийн хувьд бол тэр эмэгний яг эсрэг характерын хувьд ч гэсэн, хувь хүний хувьд ч гэсэн маш сайхан сэтгэлтэй, хамгийн гол нь нэг юм innocent гэж ярьдаг шүү дээ, тэ. Юу гэдэг юунд ч буруугүй тийм эмэгтэй байсан л да. Гэхдээ бүх болсон процессыг яг хаалганы хажуухан зогсоод бүх процессыг хараа зогсож байсан, гайхаа зогсож байсан байгаа байхгүй. Яг сүхтэж явах тэр процессыг. Тэгээд Раскольников гэрч үлдээхгүй тулд аргагүй ирэх нь Елизаветаг бас зүгтэж хөнөөдөг штэ. Ингээд ер нь Раскольниковын тэр хуваагдал хамгийн эцсийн зэгтээ хүрээд ер нь албан ёсоор Раскольников бол хуваагдсан хүн, зөрчилтэй хүн, за дээрээс нь бараг л галзуурсан хүн юм шиг болсон. За Елизаветаг хөнөөгөө за тэгээд ерөнхийдөө бас тодорхой хэмжээний бас нэг тэр хүмүүсийн өгсөн дараа алтан эдлэл мөнгөн бугуйс цаг бас аваад гарч байгаа юм л да тий. Тэгээд ингээд гүйж явахдаа бол мань хүнд бол аль хэдийн тэр авсан тэр эдлэлүүд бол ямар ч хэрэггүй болсон байсан л да. Тэгээд хамгийн анх таарсан газараа муунгуудаа ингээд цухтаагаад яваад өгсөн. Хоёр хүний амьд хөрчихсөн. За ингээд гэрлүүгөө гүйччихэд тэгээд өдөржингөө унддаг, халуурдаг ингээд үйл явдал ингээд өрнөө гэж. Тэгээд энд бол бас гарч ирэх дөрүүд бол мэдээж маш чухал тийм санаануудыг өгч байгаа юм л да. Тэгээ үндсэн сюжетийн хувьд бол за мань хүн бол хоёр хүний амийг хөнөөсөн. За нэг нь бол бодож хөнөөсөн. Гэхдээ маш том философийн суртахууны асуудалтай амин хүн амны хэрэг байсан. За хоёрдугаарт бол санамсаргүй гэхүү, аргагүй байдалд орсон гэхүү, ямар ч гин буруугүй эмэгтэй амийг хөнөөж байгаа юм л да. Гэхдээ яг тэр эмгэн ч гэсэн ер нь бодоод байх තුр гин буруу байхгүй л байхгүй. Хүмүүс өөрсдөө аваач гэж байгаа байхгүй тий. За ингээд мань хүний бол гимшил эхэлдэг л дээ. Гим зэм гэж үндсэн дээр амааны хувьд бол хоёр том ойлголт байгаа шүү дээ тий. Тэгээд ер нь тэгэл ихэнх хэсэг нь бол гимшил дээрэс нь зэм буюу одоо ял шийтгэл нь бол өөрийгөө шийтгэл болж байгаа юм л да. Тэгэхээр яг өөрийгөө тэр нэг юу гэдгийг сэтгэл зүйн шорон хорсноор тэр одоо шоронгоос аврагдах тэр хүсэл тэгээд дотоод зөрчлүүд нь ингэж эхэлдэг үндсэн юм одоо сюжеттэй ийм роман байгаамаа гэж. Зэм орчуулгын хувьд энэ чинь 2000 хүлээ. Гадаад иргэн сайдсан орчуулагч Ц гомб сүрэн гэдэг хүн 2005 онд орчуулсан шиг санаж байна. Хэвлүүлжсэн шиг санаж энэ романыг. Ер нь бол яг утгын хувьд тэр преступление и наказание гэдгийг бол гэмт хэрэг ба ял шийтгэл гэж орчуулах хэрэгтэй байсныг бол өгчөлж орчуулал нэг ингэж орчуулж байгаа юм л да. Гэхдээ яг утгачлаад гим зэм гэж л нэрийг буулгасан юм билээ л дээ, тийм ээ. Тэгэхээр миний хувьд бол яг гимт хэрэг ба ял шийтгэл гэх юм бол Орос хэлний одоо юу гэдэг яг хэл шинжиллийн нэг тийм эстетикийн хувьд гэж ярихад преступление и наказание гэдэг нь яг манай гимт хэрэг ба ял шийтгэл гэдэгтэй адил төстэй юм шиг нэг эстетикийн хувьд бол адил харагдаад байгаа юм л да. Тэгэхээр нэрний хувьд бол тийм байна тий. Тэгээд ер нь уншигчдын хувьд бол бас хэлэхэд яг гимиг бол биеэрээ биш сэтгэл зүрхээр нь туулж мэдрэнэ гэсэн юм том санааг илэрхийлж байгаа юм. Яагаад гэх юм бол Раскольниковын зовлон бол гимт хэрэг үйлснээс биш гим бурууга хүлээх чадваргүй байдлаас нь үүдэлтэй ингэж явж байгаа юм гэж. За тэгэд одоо нөгөө юу дөрүүдийн талаар бас ярилцъя тий. За мэдээж гол дүр буюу Родион Романович Раскольников гим буруугийн философи орж ирнэ. Оюун санаа ба философи өөрийгөө ер бусын хүн гэж үздэг. За ер нь Наполеон шиг агуу хүмүүс нийгмийг өөрчлөхийн тулд хууль зөрчиж болно гэсэн онолд итгэдэг. Энэ бол тухайн үеийн Европт ноёлж байсан тэр Ницшегийн түрүү хэлсэн сүгдмэн онолтой төстэй. Гэхдээ Достоевскигийн одоо гаргасан санаа бол энэ Ницшегийн Übermensch бол үгүй юм аа. Хүн өөрөө энийг хүлээж авч төвч тесч чадахгүй. Хүний ёс суртахуун үнийг хүлээж зөвшөөрөхгүй. За Раскольниковын алдлага бол ердөө хүний амийг хороох биш. Харин өөрийгөө бурхны оронд тавих. За би бол ийм хүн шүү гэж ингэж тавих оролдлого. Дахтэнүүд санаа нь бол хүнлэг зан, сэтгэлийн зөөлөн талыг бол үгүй хийж чадахгүй. Тийм учраас ёс суртахуун хизээд ялна гэсэн байдлыг оруулж ирсэн. За дотоод тэмцлийн хувьд бол Раскольниковын сэтгэлийн зовлон нь хийсэн хэрэгийнхээ төлөөс биш. За харин гин буруу хүлээж зүрхлэхгүй байгаа сэтгэл зүйн. За мөн өөртөө итгэлгүй байдал. За өөрийгөө бас хүн төрлөختнөөс дээгүүр тавих бодол, хүн чанараа гээхээс айх сэтгэл
гих зэрэг нь гимзэм болж байгаа юм л да. Тэгэхээр яг өөрийгөө буруугүй гэж бодно. Гэхдээ хүний оршихуй гэдэг зүйлийн гүн дотоод нэхэлд бол татагдчихж байгаа юм л да. Ер нь хүний оршихуйн хувьд хүн байх, бурхан байх хоёрын зааг дунд бол маш их зүйл байгаа шүү гэдгийг Достоевский бас харуулж өгсөн. За үүний хажуугаар бас энэ София Семеновна Мармеладова гэж Соня гэж эмэгтэй байна л да. Соня. Энэ дүр бас маш сонирхолтой. Ер нь Сонягийн хувьд бол гэр бүлтэйгээ хамт амьдардаг, 3 дүүтэй. Тэгээд ер нь аав нь бол төрийн албаагч байсан. За гэхдээ нөгөө архин чунах хүслээсээ болоод албанаасаа гарсан, хөөгдсөн гэх юм уу. Тэгээ мөнгө байхгүй, хүүхдүүд тэжээх хэрэгтэй байдаг. Өлсгөлэн амнууд гэрт байна, хинч ажил хийхгүй байгаа. Тэгэхэд Соня бол насан турш эмэгтэй, ер нь 18 настай гэж санаж байна. Аав нь бол Мармеладов бол юу гэдгийг яс суртахууны хувьд бол муу хүн бол биш. Гэхдээ гэр бүлээ бол тэжээх ямарч боломжгүй болсон. За тэр бүх гэр бүлээ авч явах энэ том хариуцлага бол Сонягийн нуруунд дээр тавигддаг. Тэгээд Соня аргагүй ирэхэнд бие үнэлдэг л дээ. Соняг тэгэх юм бэлээ. Одоо би уншиж яхад бол Ариун-гийн уучлалын дүр төрх гэж Соняг бол тэгж үздэг юм бэлээ. Ер нь бол өмнө одоо юу гэдэг юм бэ? Христийн шашныг төлөөсөн эмэгтэй гэх юм уу та тийм ээ? Ялангуяа Христийн шашны Евангелийн тэгвэл яг энэ зохиол төр байгаа ганцхан гэрэл гэгээ бол миний хувьд бол Соня л да. Яг гэвэл яг Сонягийн хэлж байгаа үгс, Сонягийн хийж байгаа үйлдэл, Сонягийн тэр бодол, за бас Раскольниковд хэлж байгаа үгс зэргээс нь харахад бол Соня бол энэ зохиолын хамгийн яг нэг юм харанхуй өрөөнд байгаа нэг жижигхэн лааны гэрэл шиг. Соня бол Раскольниковыг хэзээ ч буруутгахгүй шүү дээ. Ер нь тий. Дандаа одоо ер нь буруугаа хүлээч гэж тулгадгүй. За ер нь бол Раскольниковын дэргэд байж сэтгэлийг дэмждэг. За энэ нь бол бас Раскольников тухайн үедээ Раскольников бас нэлээд дэм болж исэн болов гэж зохиол уншиж байгааг санагддаг л да. Соня бол бие үнэлэх хэрэг бол суртахуунгүй үйлдэлийн бас маш бас дээд хязгааруудын нэг шүү дээ тий. Тийм атал яг дотоод ёс суртахуун Сонягийн ёс суртахуун бол маш өндөр хэмжээнд байгаа юм л да. Тэгэхээр Соня бол яг тухайн үеийн нийгмийг харуулж байгаа дүр гэж хэлэхэд хэлсдэггүй байхаа. Ягаад гэвэл нийгэм өөрийн эрэхгүй хүнийг ийм үйлдэл хийхэд хүргэдэг. Гэхдээ хүн өөрийнхөө ёс суртахуун, хүнлэг чанарыг хадгалж авч үлдэх боломжтой байдгаа. Нийгэм хүмүүст бол маш ирээ цэргүү муухай үйлдэлүүдийг тулгадаг. Тэрний нэг хэсэг ч гэсэн хүмүүс нийгмийн нэг хэсэг юм ч мэдээж болсон байдаг. Гэхдээ тэр оршихуйн хувьд бол ямагт цэвэр ариунаараа байж болно гэдгийг Соня харуулдаг шүү дээ. За мөн одоо энэ Порфирий Петрович гэж хүн байна л да тий. Ер нь мөрдөгч байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь энэ хэрэг яагаад болов, хэн хийв? За мөн яаж байцаалт авах уу гэдгээ маш сайн мэддэг. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл зүйн мөрдөгч, ер нь баг философч мөрдөгч гэж хэлж болохоор юу гэдгийг эд мөрийн баримтан дээр тулгуурлаж байцаалт авахаас илүүтэй тухайн хүний сэтгэл зүйн байдлыг харж тандаж мэдээд тухайн хүнээр гэмт хэрэг хийсэн гэдгийг нь өөрөөр нь хэлүүлэх байдлаар ингэж мөрдлөг явуулдаг ийм хүн байгаа л та тий. Яман хүний логик. За тэгээд ер нь тэр хүн судлалын хувьд бол гүн нэвтэрсэн философч хүн гэж ер нь Порфирий Петровичийг ер нь хэлнэ л дээ тий. Тэгээд Шүүлтийн хувьд бол маш шудраг. Порфирий зүгээр хэргийг хүлээлхийг хүсэхгүй. Тэгээ өөрөө мэдээж гин буруугаа ухамсарлах нь бол хамгийн чухал юм. Зүгээр ял тулах, хууль тулах гэхээс илүүтэй хүн эхлээд өөрөө гимших ёстой шүү дээ. Хууль бол зүгээр баримт бичих штэ. Харин хүн өөрөө гимээ хүлээсний дараагаар бол бүрэн аврагдах боломжтой гэдгийг Порфирий Петровичийн дүрээр бол харуулж өгч байгаа юм л да. Энэ юун дээр харагддаг вэ гэхээр Раскольников болон Порфирий Петрович хоёрын яриа. Порфирий Петрович ер нь 100% Раскольниковыг та мэдээж хийгээгүй штэ. Та хийсэн байх ямарч мэдээж боломжгүй штэ. Та бол таны одоогийн нөхцөл байдлыг харахад тийм ямарч боломж алга, таны дээр сэтэл ямарч утгагүй байх байлаа.
гэдэг юм уу, иймэрхүү нэг юм шатраг нүгэд байгаа юм шиг яриа. Ингэж хэлж байгаа боловч цаагаараа. Гэхдээ ийм юм хийсэн хүн ер нь өөрийгөө уучлах болов уу? Тэг ингээд нэг өөрийг нь гимшүүлэх гэдэг юм байна. Ер нь мартаж чадах уу? Ийм хийгээд хүмүүс ер нь цаашдаа амьдрч чаддаг болов уу? Гэдэг юм уу. Тэг иймэрхүү байдлаар юм хатгаж байгаа юм л да тий. Тэгэхээр ер нь өөртөө үннээ хэлүүлэх тийм олдлогуудыг мэдээж шийдэлтэй. Тэрийг нь ч бас Раскольников ойлгодог л да. За энэ яг намайг ингэж байна. За энэ бол мэдээж Раскольников бүр хэцүү байдалд оруулж байгаа юм л да тий. За түүнээс гадна Аркадий Иванович Свидригайлов гэж бас дүр байгаа. За тэгэд энэ дэр бас нэг юм хоёрдмал шинжтэй дүрлэлтэй тий. Энэ яг 100% муу дүр эсвэл сайн дүр. Яг гэх юм бол дүрийн хөгжүүлэлтийн хувьд Раскольниковс баг илүүтэй Свидригайлов сүлдээ өөрчлөгдсөн дүрүүдийн нэг л дээ. За энэ бол ер нь Дүүния гэдэг нэг дүү нэг юм л та тий. Дүүния бол бас маш хүчрхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон дүрлэлтэй. Ээж нь Дүүнигаа аваад ер нь Раскольников дээр шалгахаар очсон байгаа юм л да тий. Тэгэхэд бол тухайн нутгаас нь бас гаралтай Свидригайлов гэж хүн Дүүниаг өөрийнхөө гэргийг болгохоор ер нь ам авсан байдаг шүү дээ тий. Гарыг асуусан байдаг шүү дээ. Тэгэхэд Свидригайлов бол настай. Ер нь 50 60 гарсан ч гэдэг юм уу. 30 40 насаар ах хүн. Тэгээд ер нь бас эмэгтэй хүний бодол нь бол за ер нь эмэгтэй хүн бол эр хүний үгээр байх ёстой. Нүдэ хөдлөхөд нь л баг тэр зүг рүү явах ёстой гэж ойлгодог ийм дүр байгаа юм л да. Ер нь шаванист гэж бас хэлдэг л дээ юм хүмүүсийг. Ийм байдлаар ер нь Свидригайлов Дүүния бол их томоотой номхон дүлхүү юм байна. Тэгэхээр номхон тэмээг ноолоход амар шүү дээ гэдэг байдлаар Дүүниад ханддаг гэдгийг Раскольников хамгийн сайн мэддэг шүү дээ. Гэхдээ Дүүниа ч гэсэн тэрийг бас мэдж байгаа юм л да. Гэхдээ Свидригайлов тэр хүн биднэрт хэрэгтэй магадгүй миний ах Родион Романович Раскольниковд ажил олж чадах болов уу? Эсвэл ээж бит хоёрыг тавтай тухтай байлгаад сэтгэл амар явуулж чадах болов уу? Манай ах тустай юм болов гэсэн үднээс Свидригайловтай нийлэхээр ингэж шийдсэн байдгаа. Ер нь мөнгө хөрөнгөтэй Свидригайлов бол ёс суртахуунгүй амьгтэйчүүдийг доромжилдог. Завхай. За тэгэд ер нь бол өөрийгөө үхэл рүү түлхэж байгаа мэт тийм дүр харагддаг. Гэхдээ бас хүн чанарын үлдэгдэлтэй. Бас ёс суртахууны бас юмтай. Гэхдээ Свидригайлов бол яг чин сэтгэлээсээ бол яг Дүүниад хайртай байсан байж таардаг л да. За тэгээд ер нь тэгээ сүүлдээ би ер нь маш буруу юм хийж байгаа юм байна, муу юм хийж байгаа юм байна гэдгээ өөрөө маш сайн ойлгосон учраас ядуу хүүхдүүдэд одоо ханд өгөх, юм өгөх, мөнгө өгөх ч гэдэг юм уу тийм юм хийдэг. Гэхдээ тэр нь зүгээр л өөрийнхөө нэг сэтгэлийг аргацаахын тулд юм үйлдэл хийж байгаа юм л да. Тэгэд эцэстээ өөрийгөө буруутгаад өөрийгөө уучлах чадахгүйгээр амиа хорлдог л доо. Тий. Тэгээд яг энэ дүрийг бол бүх зүйлийг мэдсэн ч гэсэн өөртөө авралын гарц олоогүй. Ер нь фейлдсэн дүр гэсэн үг л дээ. Би ийм үйлдэл гаргадаг байсан байна. За би ер нь ийм хүн юм байна. Миний оршихуй ийм болцсон юм байна. Миний байх үе ийм болцсон юм байна гэдгийг мэддэг. Тэгээд тэрнээсээ чаддаггүй. Одоо гарч чадахгүй байсараад бүр доошоо ингэж явж байгаа юм л да тий. Тэгэхдээ миний яг харж байгаа онцгой бол Свидригайловт Соня шиг нэг тийм хүн байсангүй л дээ. Тийм учраас өөрийгөө аварч чадахгүйгээр доош явсан юм болов. Нөгөө талаас Раскольников бас яг адилхан өөрөө бол мэдээж аимшигтэй зүйл хийцэн. Бас өөрийгөө уучлах чадахгүй байгаа. Маш хэцүү байгаа. Гимшиж байгаа. Өөрийгөө цэмэлж байгаа. Гэхдээ аврал олж харсан. За тэр нь Соныг нь тусламжтай. Гар ингэж аврал олж харсан. Тэгэхээр Достоевский бас өөрөө маш их христийн шашинд бол итгэдэг байсан. За дээрээс нь зохиол бүтээл дээр нь Соныгийн дүр бол христийн бүр нэг бүлгээс хүртэл иш татаж ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр христийн шашин таныг уучлалнаа. Таныг ертөнцийн эзэн уучлалнаа. Та аврагдаж чаднаа. Та өөрийгөө хамгийн гол нь уучлж чаднаа гэдгийг Сониогоор бид нарт бас хэлүүлдэг л дээ тий. За тэгээд бас Дүүниагийн хувьд бол за бүтэн нэр нь бол Автодия Романовна Раскольникова гэж хүчтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл дүр. За Раскольниковын дүү Дүүниа нь бол хүнд нөхцөлд ч гэсэн нэр төрөө хамгаалдаг. Ухаалаг, суртахуун алдахгүй байхыг зорддог. За өөрийнхөө ээж гэр бүлийн аврахыг туслахын тулд бол нөгөө баян Свидригайловтай хайргүй ч гэсэн суухыг шийддэг ийм л эмэгтэй юм л да. Гэхдээ өөрөө шийдвэрээ гаргасан. За ямар ч харилцаа юу гэдгийг
Раскольниковтай харилцаж байгаа харилцаа, ээжтэйгээ харилцаж байгаа харилцаа, Свидригайловтай харилцаж байгаа харилцаа. Тэгээд тэр диалогуудаас энэ хүн бас ямар ухаалаг шийдвэрүүдийг гаргаж ийн гэдгийг бас уншигчд бас олж харах боломжтой. Ийм эмгтэйгийн дүр байна. За тэгэд энд бол бас тэр Семен Захарович Мармеладов нөгөө архичин аав талаар бас хэлэх хэрэгтэй баг тий. Ер нь бол зовлон дундах итгэл гэж бас шүүмжлэгч нар бол хэлдэг юм байна. За Сонягийн эцэг Мармеладов архичин дахиад маш гүн ухаанч, философч, хүнлэг, дахиад маш гунигтай дүр. Өөрийгөө хизээж татж авч чаддаг. Тэгэд ийм байгаа байдалтай өөрөө ч гэсэн нэлээд сэтгэл нь гутардаг. Тийм хүн байгаа шүү дээ. Өөрөөс энэ зовлонгоос ерөөсөө өөрийгөө татж авч чаддаггүй. Энэ Семен Захарович Мармеладовын хувьд бол нэг тийм юу л гэж харагдаад байгаа юм л да. Өөрийгөө бол арчаагүй гэж ойлгодог. Тэгээ хүний ёсоор амьдарч ингэж хүний яг хүн шиг одоо хүн ёсоор амьдарч чадахгүй байгаадаа нэлээд одоо гутарсан, зовсон ийм л одоо дүр харагдаад байдаг л да. Ер нь бол яг хуу энэ дүр бол нэг юу юм шиг байгаа юм л да. Ядуурлын хүн ерөнхийдөө ядуурлын туйл яагаад хүн ер нь ядуу байна вэ? Яагаад иймэрхүү байдалтай ямар одоо тохиолдлоор хүн иймэрхүү байдалд орж болох вэ гэдэг л ийм одоо юуг харуулсан үлгэрчээ дүр юм болов уу гэж одоо Достоевский энийг л их гаргаж ирэх гэсэн юм болов гэж үздэг л дээ. Тэгээ яг ер нь бол Сонятай хэлдэг шүү дээ. Соняг бурхан уучлнаа. Учир нь бурхан бол өөрийн зовлонгоор бусдыг одоо тижээдэг гэдэг ч юм уу те нэг иймэрхүү юм яриад ер нь бол нэг тийм энэ байдал нь бас нэлээд тийм Достоевскийг нэг шашинлаг гэх юм уу сүнслэгч гэх юм уу тийм одоо зүйлэл одоо зохиолдоо нэлээд багтааж оруулсан байгаа шүү гэдэг чинь энэ дүрээр дамжуулаад тэгэд ер нь маш олон мармеладууд бас байдаг шүү дээ. Ер нь манайд ч гэсэн зөндөөл байгаа шүү дээ. Годамжаар гарахад мармеладууд бас алхаж л явж идэг шүү дээ. Ялангуяа одоо юу гэдгийг 90-ад оны үед ч гэдэм 2000-ад оны их үед ч юм уу тийм үзэгдэл их байсан юм шиг санагддаг л да тий. Тэгэд ийм учраас яг амьдрал дээр байдаг баг зарим нь бидний таньдаг хүмүүстэй ч адилхан ийм дүрүүд байгаа учраас яг биднийг өөрсдийгөө харах, бусдыг харах ийм одоо юу гэдэг нь бодоход хүргэдэг ийм зохиол л да тий. За ер нь гимзэн зохиолын философийн санаа бас гүн утга санаануудыг авч үзэх юм бол зарим талаараа тэр экзистенциализм буюу оршихуйн философи руу бас илүү төхөж ойртно гэж. За ер нь гэхдээ яг нэг чиг хандлагад бол хязгаарлагдахгүй. За тэгээд нөгөө шашны сургаалч байна, ёс зүйн буюу этикийн зүйлсч байна. Тэгээд нийгмийн шудраг ёс, хувийн эрх чөлөө, нигилизм. За тэгээд мэдээж нөгөө оршихуйн философи гэх мэтийн юм олон. За тэгээд сэтгэл зүйн хувьд бол дотоод тэмцэл сайн муу. Энэ болгон орж байгаа ялангуяа тий ёс зүйн хоёрд нь л байдлагддаг болоо тий. Ерөнхийдөө ингээд одоо ер нь тэр зохиолын гол Баатар Раскольниковын тэр дотоод тэмцэл нь яг ер нь бол зөв зүйл хийж гинөө буруу зүйл хийж гинөө. Үйл явц нь чухал юм уу? Эсвэл үйлдэл нь чухал юм уу? Үр дүн чухал юм уу? Үйлдэл нь чухал юм уу? Тийм ээ. За тэгээд сайн зорилго сайн байна. Гэхдээ тэр зорилгодоо хүрэхэд бол муу арга хэрэглэх нь зөвтгөж чадах уу? Зөвтгөл бол чадах уу ч гэдэг юм уу те. Ер нь бол хүнийг ашгаар нь хэмжих ёстой юу? Эсвэл хүн өөрийнхөө үнэт зүйл болгох чадах уу ч гэдэг юм. Нэг иймэрхүү юм ингээл нэг хоёр тийш ингээд нэг шийдсэн ийм л юу харагдаад байдаг л та. Одоо нэгэснээр зүгээр дүгнэж ярих юм бол уншигч нарт бол маш олон асуултыг дэвшүүлдэг шүү дээ. Гэхдээ ер нь юу гэдгийг яг философийн хүрээнд гэж ярихад бол юу гэдгийг үр дүн чухал уу, үйлдэл нь чухал уу, агуулгын чухал уу, хэлбэр нь чухал уу гэдэг дээр бол абсолют үнэн гэж байхгүй шүү дээ. боломжгүй шүү дээ. Тий, боломжгүй. Хариулт ямагт юу гэдгийг бүрэн бос. Үргэлж тэгтээ хариулт шинжлэгдэж, сайжирч явах хэрэгтэй гэсэн ийм л байна шүү дээ, тий. Энэ бол бас дээрээс нь Кантын ёс зүйн философт бас хамаарна. За хүн хизээч зүгээр нэг хэрэгсэл бол байгаагүй. Хүн өөрөө хэрэгсэл биш. Үргэлж хүн өөрөө зориг байх хэрэгтэй гэж сонгодог. За Раскольников бол өөрийгөө бүхнийг бол зөвтгөж чадахгүй онцгой нэгэн гэж үзсэн нь. За буруу болоод дарамт нүглийн хүнд жинд бол өөрөө даалгүй тэг сүрээд ундаг шүү дээ. Тэгэхээр Достоевский хувь зохиолчийн үүднээс бол яг энэ утилитаризмын философийн эсрэг юм шиг санагдаж байна л да. За та бусдын сайн сайхны төлөө суртахуунгүй юм үйлдэл гаргаж болно. Гэхдээ таны оршихуйн хувьд таны оршихуйг дийлж чадахгүй. Таны тэр дотоод хүн гэдэг хүн байх тэр чинь энийг дийлж чадахгүй. Гэхдээ тийм ийм философи, ийм үзэл санаа байж болно. Гэхдээ хүний хувьд оршихуйн хувьд бол боломжгүй шүү гэдгийг Достоевский гаргаж ирсэн болов уу гэж.
За тэгэд мэдээж яг нөгөө энэ бол бас яг тухайн үедээ буюу 19-р зууны үед бол ихээхэн том ач холбогдолтой байж гэж. Яагаад гэх юм бол Оросын оюутнууд, за интеллектүүд, сэхэтнүүд ер нь одоо энэ нигилизм үзэлд маш ихээр автсан байсан гэж. Одоо ч гэсэн ер нь хүмүүс бас энэ нигилизмын үзэл бас ихээхэн автсан байгаа юм болов уу? Нигилизм, хедонизм, анархизм Монголын нийгэмд маш их харагдаж байна гэж ер нь хараад байна л да. Ялангуяа хедонизм ер нь зөвхөн одоо юу гэдгийг өөрийгөө л баясгаж явах юм бол ер нь сайн сайхан одоо юу гэдгийг зугаа цэнгэлд автаж байх юм бол ер нь миний амьдрал боллоо гэсэн тийм хедоник үзэл илүү давмгайлж байгаа болов уу? За тэгээд юу гэдэг анархизм бол мэдээж ойлгомжтой. Тэгэл гудамжт гараад анархизм тий. За ингээд яг тухайн үеийн 19-р зуунд бол ялангуяа нигилизм бол хүчтэй байж за энэ үзэл нь бол үндсэндээ ёс суртахуун, шашин, уламжлал, хууль, дүрм бүгдээрээ хийсвэр юм а гэж үздэг. Энэ хүнд ч хэрэггүй юу гэдэг шашныг шууд үгүйсэх, бүх шашныг мухар сүсэх гэж доромжлох гэдэг юм уу. За хууль дүрм бол энэ хууль дүрм ер нь хэрэггүй. Ер нь энэ бидний амьдралд бараг төв хүчруулдаг ч гэж үздэг ч гэдэг юм уу. Ийм нигилист одоо бүгдийг хийсвэр худлаа. Харин хүн өөрөө бүгдийг шинээр зохиох ёстой гэж үздэг юм нигилизм үзэл байна л да тий. Энд бол яг тухайн үедээ бол Достоевский энэ үзлийн эсрэг тавьсан байгаа юм л да. Үгүй юм аа. Хүн бол суртууны хэм хэмжээнд баригдаж ингэж амьдрнаа. Ягаад гэвэл хүний оршихуун өгөгдөл нь тийм юм аа. За цаашлах юм бол тэр экзистенциал философчд байна шүү дээ. Жишээлх юм бол Жан-Поль Сартр ч гэдэг юм уу, Францууд, Альбер Камю ч юм уу. За романыг бол баг экзистенциал философийн ном зохиолын ихсруулж гэж үзээд байна л да тий. За Раскольников бол хуулийн, шашны бүх хэм хэмжээг үгүйсгдэг. За өөрийн эрх чөлөөг бол хэрэгжүүлэхийг оролдсон. За гэхдээ өөрийгөө энэ байдлаараа сүлдээ устгасан гэж дахин хэлж байна гэж. За ер нь зохиолд бол хүн өөрийнхөө утга учирыг өөрөө бүтээх ёстой. Гэхдээ энэ маш их золиос шаардна гэдэг ийм одоо санааг бол маш олон гаргадаг гэж. Ер нь яг уу тэр Раскольниковын бас яг уу Достоевскийгийн бас нэг илэрхийлэхийг оролцсон зүйл нь зүгээр яг энэ миний л бодол л доо. Энэ юу одоо үзэгчд бас энэ дээр өөрөө бодолтой байж бас болох юм тийм ээ. Тэр дотоод шорон гэдэг санаа их гарч ирээд байгаа шиг байна. Одоо ингээл хүн яг гим нүгэл хийлээ, гимшлээ. Тэгэл одоо өөрийн тэр өөрийнхөө тэр ингээ өөрийгөө ерөөсөө хаагаал, өөрийн хаалттай ертөнцид ороод тэгэл өөрийнхөө дотор тэр өөрийнхөө дотор ингээ хоригдол болж байгаа тэр мэдрэмжийг л Раскольников аваад байгаа юм шиг надад харагддаг л да. Тэгэл зүүдэлдэг, зүүдэндээ бол зүхтдаг, зовдөг, айдаг. Яах бол ийх бол дараа нь яах бол гэд үр дүнгээс нэлээ айгаад байдаг. За ер нь бол яг ер нь ингээд нэг сэтгэл зүйн гүн гүнзгий зовлонд бол орцсон байгаа гэдэг бол нэлээд гараад байгаа. Тэгээ энэ талаас нь авч үзэх юм бол Фёдор Михайловичийн хувьд бол сэтгэл судлалын шилжих ухааны гаргаж ирэхэд ер нь баг өөр ингэсэн хувь нэмрээ оруулсан бол уу гэж хэдийгээр бид нэр энэ дээр бол одоо юу гэдэг яг Карл Юнг, за Зигмунд Фройд гэдэг хүмүүсийг ярьж болно л доо. Гэхдээ бол энэ дээр энэ утгаараа бас магадгүй энэ утгаар нь ч юм уу Достоевский бас философчдын тоонд бол оруулаад байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол яалчгүй ер нь бол энэ ялангуяа энэ Зигмунд Фройдын хувьд бол Достоевскийгийн бүтээлэг бол бас юу гэж үздэг шүү дээ. Ер нь бол уран зохиол гэхээс илүү баг сэтгэл судлалын шинжлэх ухааны юм баг нэлээд том юм бүтээл юм аа гэж. Одоо Зигмунд Фройд бол өөрөө тэгж дүгнсэн байдаг шүү дээ тийм ээ. Сонягийн хувьд бол түрүү манай Дэлгэрот маань ярьлаа. Хамгийн ариун дүр, тийм хамгийн гим зэмгүй юм дүр байгаа. За мөн одоо өөрийгөө золиоссон ийм л одоо дүр байгаа юм л да. Тэгээд ер нь бол Раскольниковд ганц л тийм болж исэн хүн бол ялчгүй Соня гэдэг эмэгтэй бол таарад байгаа тийм ээ. За энэ бол яг Достоевскийгийн хувьд бол тэр инэрл нэгүсэл гэх юм уу. Одоо ер нь бол альва зүйлд өөрийгөө золиослох, өөрийгөө гаргуунд нь гаргах энэ санааг бол одоо Достоевский одоо Сонягийн дүрээр бас гаргаж ирэх гэж оролцсон юм болов гэж уншиж байхад харагдаа. Ер нь тэгдээ их маш хүнд ном л доо. Тийм бол хоёр удаа уншсан. Нэг нь оюутан байхдаа уншижсэн, нэг нь төгсөөд уншижсэн. Шал өөр л юм юу контраст гарч ирдэг юм бэлээ дараа нь уншихаар. Ер нь уншихад болгоно л дээ. За энэ яг ийм байж таа гэдэг. Хамгийн гол илэрхийлж байгаа санааг нь шууд хэлэхэд бол гол дүрийн буюу Раскольниковын шийтгэл яг жинхэнэ шийтгэл нь бол хууль биш юм аа. Хууль биш, шорон биш. Өөрийнх нь сэтгэл зүй. Ерөөсөл одоо юу гэдгийг тэр дотоод шорон гэдэг байгаа ойлголт одоо маш олон намд одоо Монте Кристо ч гэдэг юм уу, болд эрхэн хатагдсан ч гэдэг юм уу. Бусад ингээд зохиолууд дээр жишээлбэл шоронд орчингуудаа
хөргө ерөөсө шоронд байна гэж үзэхгүй харин ч тэнд одоо боловсрал эзэмшиж гэдэг юм уу? Монте Кристо нөх шүү дээ. Эрх чөлөөний хувьд гэдэг юм уу? Шал өөр ойлголт яваад байгаа юм л да. Мань хүний хувьд бол мэдээж тэр нь өөрөө бол хийсэн хэрэг байхгүй учраас тэр гэмшихгүй байх нь бол асуудалгүй байхгүй тий. Гэхдээ зүгээр хөдөлгөөний хязгаарлалт хийгээд тухайн хүн буруу гэмт үйлдэл хийчээд гэхдээ тэрийг өөрөө ухамсарлаагүй уучлаарай. Гэхдээ 10 жилийн ял авсан ч гэдэг юм уу? Ийм байгаа тохиолдолд 10 жилийн дараа тэр хизээч юу гэдгийг өөр хүн болж гарч ирэхгүй шүү дээ. Өөрөө хизээч гэмшээгүй. Гэхдээ зөвхөн уучлалыг, зөвхөн гэмшлийг хүн өөрөө өөртөө шүү дээ. Өөрөө л бодож ингэж гарган шүү дээ гэдгийг бол Достоевский бол энэ номороо бол тунхаглаж байгаа юм л да тий. Тийм гимзэм гэдэг арман бол ерөнхийдөө сэтгэл зүйн туужч биш. Бас ч одоо гүн философийн бүтээл. За энд ч одоо хүний гүн оршихуун одоо хүн оршихуун утга гим нүгэл, гимзэм, уучлал, аврал хүсэж байгаа байдал, гимшил тэгээд хит өөрийгөө өргөмжилж өөрийгөө бурхан мэт төсөлхий одоо аюул занал ямар хүнийг ямар байдалд оруулж болох вэ? За тухайн үеийн нийгмийн гажуудал хуу хүний хариуцлага гэж одоо юу гэдэм бэ гэдгийг л энэ зохиолуудаар ер нь нэлээд гаргаж ирэх гэж оролдсон юм болов уу гэж. Тэр яг энэ бол нэг тийм гэмт хэрэг гэхээсээ илүү өөрийгөө эргцүүлэх, өөрийгөө олох одоо тийм сэтгэлийн гүн ухааны гэх юм уу да. Ийм л одоо армаа юм уу да. Тэгэд ер нь бас үзэгч, сонсогч, уншигчтай бас хандаж хэлэхэд ер нь альва сонгодог уран зохиол ялангуяа сонгодог зохиолыг уншихад бол үйл явдал хөөгөөд тэр нэг сонирхолтой санагдаж. Энэ яг болно л доо цагаан таашаал авч ингэж уншиж мэдээж болно л доо. Сонголт байгаа шүү дээ. Үзэгчдэд сонголт байгаа. Гэхдээ бас давхар тухайн зохиолч ямар санааг бидэнд илэрхийлэхийг хүсвэ? Энд яг юу болж байна вэ гэдгийг өөртөө задлж ингэж бодож тунгаах юм бол илүү үр өгөөчтэй юм болов. Ягаад гэвэл энэ бол яг тавигдж байгаа асуудлууд бол бидний амьдралд тохиолддог асуудал байна. Бидний амьдралд байдаг дүрүүд байна. Бидний амьдралд бараг өдөр тутамдаа шахуу орж ирдэг ёс суртахууны асуудлууд байна. Дээрээс нь хүмүүсийн харилцан яриа, диалог, бие биетэйгээ яаж харьцаж байна, ямар хүмүүс ямар үйлдэл гаргадаг юм байна, шудраг бус гэж юу хэлдэг юм байна гэдгийг уран зохиолоос буюу литератураас бүрэн авах боломжтой юм мөн одоо та бид хоёрын сая дурдсан философийн бас хэсэг хэд хэдэн томоохон ойлголтуудыг бас цаг гаргаад уншаад цааш нь илүү дэлгэрүүлж судлах юм бол илүү таны одоо философийн мэдлэг, за дээрэс нь уран зохиолын мэдлэг, за ер нь том ёс суртахуун, эрх чөлөө гэж юу юм, шудраг бас гэж юу юм гэдэг юм уу. Энэ том ойлголтуудыг авахд илүү түлхэц болох юм шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд үндсэндээ яг энэ уран зохиолын задлан хийж байгаа гол шалтгаан бол энэ яригдж байгаа сэдвүүд бол зүгээр нэг за тийм хэрэг хийсэн байна, тэр эмэгтэй ингэж алсан гэхээс илүүтэй энэ ойлголтуудыг л ер нь хүмүүс ярьж байгаасаа, ялангуяа моралын ойлголтуудыг хоорондоо өдөр тутамдаа шахуу ярьж байгаасаа, мэддэг байгаасаа, чухал гэдгийг анзаардаг байгаасаа, дээрэс нь хүн бол оршихуун хувьд бол хэнийгч бити ялгаасаа, дээрэс нь бас хэрвээ өөрөө та мармелад бол эсвэл хэрвээ өөрөө та мөнгө хүлэгч Алена Ивановна бол бас өөрсдөө олж хараарай. Хэрвээ та хоёрдсон байдал дээр Раскольников бол ийм үйлдэл хийвэл ямар үр дагавар гардгийг энэхүү уран зохиолоос бас харах боломжтой шүү гэж хэлье. За баярлалаа. Дэлгэрэнт үнэхээр сонирхолтой байлаа. За эрхэм үнд үзэгчтэй манай Frame подкастын уран зохиолын задлан дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. За өмнө нь бид нэр бол ялангуяа дэлгэрэнт маань Томас Манерийн цагаан биелээ. За мөн одоо Английн алдар зохиолч Даниэл Дефогийн Робинсон Крузо тийм ээ. За мөн одоо Өвгөн тэнгис 2 гэдэг одоо Нобелийн шагналт зохиол шүү дээ. Энэ чинь одоо хиний Эрнест Миллер Хемингуэй энэ зохиолуудыг задлж байсан бол өнөөдөр бид нэр за ер нь энэ дугаарыг хийснээс хойш яг энэ чиглэлээр хийж гиснээс хойш хамгийн эхлээл бид нар за гимзэм гэж яриад гэсэн тийм. Достоевскигийн гимзэм гэж яриад гэсэн. Тэгээд өнөөдөр задлаа сонирхолтой байлаа. Бараг ер нь дахиж уншлаа. Энийг задлахын тулд ер нь бас л нэг амар юм дондор туучаал явлаа. Тэгээд үнэхээр сонирхолтой байлаа их мөнд үзэгчтэй. Ингээд дараагийн одоо уран зохиолын задлангаар бид нар Шовдор хүн Виктор Мари Хьюгогийн Шовдор хүн
романыг задлана. Энэ бол бас л одоо 19-р зууны шовдор хүмүүс. тий шовдор хүмүүс те. Энэ одоо их олон орчууд их олон янзын нэртэй англи дээр үү те. Тэр одоо бас романыг задлж ингэж ярих байгаа. Ингээд дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзцаая.